Хөөрхөн дүүнартаа үлгэр ярьдаг их чинь өнөөдөр цасан гуа ба 7 одоо үлгэрээ ярихаар бэлтлээ. Тухлан сууж таалан сонсоорой. Цасан гуа ба 7 одоо. Эртээ урдын цагт цасан гуа нэртэй хөөрхөн гүнж хаан аав болон хойд хатан ихийн хамт амьдран суудаг байж гин. Хаан аав нь цасан гуа гүнжид бүх хүмүүст шудраг хандах ёстой шүү. Хүмүүс ямар нэгэн зовлон тохиолдох үедээ шилтгэнд ирдэг. Тэдэнд шударгаар шийдвэр гаргаж чаддаг захирагч хэрэгтэй байдаг. Тиймээс шудраг байхаас илүү чухал зүйл байхгүй гэж үргэлж захидаг байж гин. Гэтэл нэгэн өдөр хаан аав нь хүн дээр өвдөн Тэнгэрийн оронд отов. Тиймээс цасан цагаан гүнж хойд ихийн хамт үлдэж хоцорчээ. Цасангуа охины хойд их нь нэгэн шидэд толтой бөгөөд тэр толин зөвхөн үнэнийг л хэлдэг шидтэй гин. Хатан их нь шидэд толноос шидэд толмин энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ гэж асууж гин. Хариуд нь шидэд тол түүнд хатан их минь энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бол цасан гуа юмаа гэж хариулв. Энийг сонссон хатан их нь маш ихээр уурлан хэлэгнэж энэ хорвоо дээр надаас илүү үзэсгэлэнтэй хүн байх ёсгүй хэмээн хашгирахад шидэд тол энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь цасан гуа гэж давтан хэлв. Хатан их охиноос нэг мөсөн салахаар шийджээ. Тэгээд хатан их нь өөрийн үйлчлэгч анчин эрийг дуудан цасан цагаан гүнжийг ойн гүн рүү аваачиж алаад зүрхийн суглаад надад авчирч өг гэж тушаал буулгав гин. Анчин хатан ихийн тушаалыг сонсоод маш ихээр чочирдсан боловч тушаал биелүүлэх ёстой учраас маргааш өглөөний мандах нарнаар цасангуа гүнжийг дагуулan ойн гүн рүү яв. Ойд очоод таны хойд их хатан ээж чамайг алахыг тушаасан гэж хэлв. Гэхдээ би чадахгүй. Чи зүхтах ёстой. Тэгээ цайз руу хизээж битгий эргэж ирээрээ гэж анчин хэлж гин. Цасан цагаан гүнж эргэж харан ой руу аль болох хурдангүй. Тэр илүү гүнзгий, илүү гүн рүү гүйж байлаа. Харанхуй болж чононууд уйлж эхэлсэн боловч тэр ойн гүн рүү гүйсээр л байлаа. Гэтэл гинэд холоос гэрэл харагдаж гин. Цасан цагаан гүнж энэ ойд хэн амьдардгийн болоо хэмээн гайхшран ойртон очлоо. Энэ бол Зуслангийн байшин байв. Гисэн хэдийгч тэр байшинд ямар ч дуу гарсангүй. Зөвхөн цонхноос нь гэрэл асч байв. Сайн уу гэж тэр хэлээд хаалгыг зөөлөн тогшив. Ямар ч хариу хэлээгүй учраас тэр дахин сайн уу? Гэрт хүн байна уу гэж асуув. Хэн ч дуурсангүй. Тэр эргэн тойрноо харав. Гэрт үнэхээр эмх замраагүй байлаа. Тэр ийм заван жочны өрөөг хизээж харж байгаагүй боловч магадгүй тэр байшингийн ойр орчныг цэвэр цэмцгэр болговол энд унтаж болох байх гэж бодож гин. Цэвэрлэгээ хийж байхдаа тэр
сэтгэл дотроо хадгалж явдаг хан хүүгийнхаа тухай бодов. Хаан аав нь дахин гэрлэхээс өмнө цасан цагаан гүнжийг хөрш хаант улсын хунтайжтай танилцуулж байсан үеийг дурсав. Цасангаа ба ханхүү хааны цэцэрлэгт хамтдаа удаанаар алхаж тэд бие биедээ үлгэр ярьж инээлддэг байснаа дурсав гин. Харин цасангаагийн хойд их ордонд ирмэгцээ хунтайж болон цасангаа хоёрын уулзалтыг хязгаарлаж дахин уулзуулахгүй болгосон байв. Цасан цагаан зочны өрөөг цэвэрлэж дууссаны дараа дээшээ гарч гин хоёр давхарт хүүхдүүдэд зориулсан мэт 7 жижигхэн орнууд дараалан зассан байв. Цэвэрлэгээ хийж баг зэрэг ядарсан цасан цагаан гүнж нэг орон дээр нь гараад хөвтөж байтал унтаж орхилоо. Энэ хооронд 7 одой үнэт чулууны уургадаа ажиллаж байгаад урт удаан ажлын дараа гэртээ иртэл цуслангийн байшин нь маш ч цэвэрхэн гялтгансан гялцэл болсныг хараад үнэхээр их гайхав гин. Хөөх энэ ямар ид шидтэй болов вэ гэж Док нэртэй одоо хэлв. Би үүнээс илүү ид шидийг хүсэхгүй байна гэж бас нэгэн одоо инээмсэглэн хэллээ. Түүнийг Допи гэдэг. Бид дээшээ гарч шалгасан нь дээр байх гэж Группи нэртэй өөр нэг одоо бас хэлв гин. Тэд дээшээ гарan хартал тэдний орон дээр нэгэн залуухан хөөрхөн бүсгүй унтаж байхыг тэд хараад бүгд нэгэн дуугаар чи хинбэ гэж асууж гин. Цасан цагаан сэрээд тэдэнд өөрийнхөө бүх түүхийг хуваалцав. Цасан цагаан тэдний нэрийг Башполи, Док, Допе, Группи, аз жаргалт, нойрмог, ханиалгагч гэж бүгднгийн тогтоож гин. Тэр тэдэнд хойд ихийнхээ тухай бүгдийг ярьж хойд ээж нь анчингаар өөрийг налуулах гэж оролдсон боловч анчин түүнийг ойд суллан явуулсан тухай бүхнийг ярьж өгөв. Гэхдээ дахиж хизээж гэртээ гарч чадахгүй тухайгаа ч хэлв. Үүнийг сонссон Башпол гэд нэртэй одоо чи бидэнтэй хамт амьдарч болно гэж хэлв. Хариуд нь цасан цагаан энэ миний сонссон хамгийн сайхан үгс байна гэд. Гэхдээ хэрв би та нартай үлдэх юм бол би та нарын төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж хэлв. Та манай байрыг аль хэдийн цэвэрлсэн шүү дээ гэж нэгэн одоо хэлж гин. Хариуд нь цасан цагаан гэрээ цэвэрлэх нь надад амархан байх болно гэж хэлв. Болж байна. Шудраг тохиролцоо байна гэж Хаппи хэлв. Гэхдээ та нарын төлөө миний хийж чадах өөр зүйл байна уу гэж цасангаа асуухад 7 одоо мөрөө хавчив. Та яаж уншихыг мэдхүү гэж. Бидэнд гайхалтай үлгэрүүдээр дүүрэн номнууд байгаа гэж Док хэлв. Тэгээ цасан цагаан тэдэнд унших хичээл зааж өгөхөөр болжээ. Шинэ нөхөрлөлөө тэмдэглэхийн тулд цасангаа ба 7 одоо шөнжгөө дуулж бүжиглээ. Маргааш өглөө нь ажилдаа явхаасаа өмнө 7 одоо цасан цагаан охиныг хиндэж хаалгаа онгойлгож болохгүй шүү гэж анхааруулж гин. Эцсийн эцэст хойд их нь ямар муу зүйл хийж болохыг хэн мэдэх билээ? Гүнж зөвшөөрж толгой дохиход одоочууд гэрээсээ явж гин. Тэгээд одоонор гэрээс явсан дараа
гүнж унших бэлтгэлээ хийж, гэрээ цэвэрлэж, халуун хоол бэлдэж, аз жаргалтайгаар өдрийг өнгөрөөж олон өдөр болов. Харин тэр үед шигтлгээнд хатан их нь шидэт толныхоо өмнө зогсоод, шидэт талмин, энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ гэж асуувгин. Хариуд нь тол, хатан их минь, энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь цасан цагаан байна гэж хэлжгэн. Хатан их нь тэр боломжгүй, охин амьд байхаа болсон гэж хашгирав. Шидэт тол хариуд нь, цасан цагаан амьд байгаа. Тэртэй хол ойнгүнд 7 удаа хамтаар Зуслангийн байшинд нь амьдарч байгаа гэж хэлэвгэн. Хатан их уурлан хэлэгнэж, тэр энэ удаа миний гараас зүгтахгүй гэж хашгирав. Маргааш үдээс хойш Зуслангийн байшинд 7 удаад ажилдаа явсан хойгуур хаалга тогшив. Хинбэ гэж цасан цагаан асуужгэн. 7 удаа түнд хинд ч хаалгаа онгойлгож болохгүй шүү гэж хэлснийг нь саналаа. Гэтэл хаалганы цаанаас, би бол зүгээр л ядуу хөгшин эмэгтэй байна. Алим зарж байна гэж хатингэрсэн хөгшин хүний хоолоогоор дуу гарчгэн. Энэ бол хөгшин эмэгтэй дүрд хувирсан муу санаад хатан их байв. Энд бороо орж байна хонгор минь, би их таарч байна. Намайг оруулаач дээ гэж хөгшин эмэгтэйн дүрд хувирсан хойд их гуйв. Хөрхитөө, бороонд алим зараад их л даарч байгаа байхдаа хаалга тайлж өгөх хэрэгтэй гэж цасан цагаан ботовгин. Тэгээд тэр хаалгаа онгойлгож ядуу эмэгтэйг оруулав. Эмэгтэй гэрт нь ормогцоо. Энэ том улаан алимыг хардаа гэд цасан цагааны нүүр рүү ойртуулахад цасан цагаан, би таны алимыг худалдаж авахыг маш их хүсэж байгаа боловч надад мөнгө байхгүй гэхэд хөгшин эмэгтэй, таны үсэн дэх нарийн сам сайхан арилжаа болно, солий гэжгэн. Цасан цагаан үснээсээ самаа гаргаж хөгшин эмэгтэйд өгч дараа нь алимаа солилцсон авав. Цасан цагаан алимнаас нэг том хазаад тэр даруй гүн нойронд автан газарт унжгэн. Харамсалтай тэр хордуулсан хортой алим байлжээ. Цасан цагаан яахан мэдэх вүлээ? Яг энэ үед 7 удаа ажлаад харж ирээд гэртээ иртэл цасан цагаан шалан дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байв. Хажууд нь хойд ихэн зогсож байхыг хараад 7 удаа хатан ихийг хаалгаар өшиглэн гаргаад уулын орой хүртэл түүнийг хөөжгэн. Гэтэл яг тэр үед аянга цахиж хатан их уулнаас унан алга боллоо. Энэ цагаас хойш түүнийг дахин хинч хараагүй юм гэдэг. Гэвч хөөрхий цасан цагаанд туслах зүйл байсангүй. Тэр гүн нойрондоо автсан хэвээр л байлаа. 7 удаа түүнийг тунгалаг шилэн авсан тхийн өдөр шөнөгүй харж хамгаалдаг байв. Нэгэн өдөр хунтайж тэдэн дээр ирвгэн. Цасан цагаан цайзаас алга болсон цагаас хойш түүнийг алс холоос хайж байгаад сая л олжээ. Гэтэл цасангаа орон дээр гүн нойронд автсан байж байдаг. Тэгээд хунтайж цасан цагааны нэг гарын зөөлөн атгаад жимсэн улаан уруул дээр нь үнсв.
Гэтэл юу болсон гэж тэр даруй цасан цагааны нүдэн нээгдэж хайрын анхны үнсэлтээр муу санаат хатан ихийн шившлэг үрд алга болжээ. Ийхүү цасан цагаан гүнж хунтайч хоёр хаан тулстаа буцаж ад жаргалтайгаар амьдран сууж гинэ. За үлгэрээ тухлан сонссон хөөрхөн дүүнартаа баярлалаа. Дараагийн үлгэрээр дахин уулзцгаая.